Тий. Энэ нааталын ар заргууц доороо. Дээр нэг шилэн давцсан бүрэн шилэн давцсан тавиад буудангийн ширээ. Эхлэх юм уу? За хинтээ аймгийн дадал сувын өөрийнхөө гарын ураар ийм модоор юм хийж бүтээдэг. Модоор бол 10 хэдэн жил болж байна да. Өвөөгөө тэгээд хар багаасаа дагсан дөө. Тэгээд ийм модны юм хийж сураад. Байгалийн жамаараа унсан модноос авдаг. Голын уярт урсан, үндсээрээ унсан, аяг маянган цахиулж унсан модноос ерөнхийдөө авдаг. Ой дотор явал тэгэл байгалийн амьд мод огтлохгүй, унгаахгүй, байгалийн хайрлах зэрэгцээгээр тэгэл мод гэмтээхгүй, унгаахгүй тэгж л хэрэгтэнтэй. Битүү мод хийн, тэгээд ийм баар хийн, ийм хувин хийн, тэгээд үйсэн сав бас ганц нэгийг хийдэг. Дээр мод хийн. Ер нь ойролцоогоор бол 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Манай нөхөр модоор ингээд бэлэг дурсгалын зүйл хийдэг. Би болохоор зүлгэх, хаслах, лактах ажлыг хийдэг байгаа. Борлуулалтын одоо энэ ойрхон жуулчинд одоо энэ аялж яваа хүмүүст зориулж энэ дэлгүүн болдог худалдаа гаргадаг. Гарын бугуулч байна. Дэлгүүн болдог энергийн төв дээрээ хийсэн бүтээгдэхүүнээ зарж борлуулдаг баг. Тэгээд дадлын бүх урчууд эндээ гараад юм борлуул. Манай Тэнтэй аймгийн дадлсан болохоор аялал жуулчлалын бүс нутаг жуулч тасардаггүй учраас тэрийгэ түшиглээд бид бүхэн 103 сарда эндээ нэг хийсэн бүтээсэн юм өвөл хавар намар нь бэлдээд зундаа эндээ ерөнхийдөө зарж борлуулдаг баг. Хаав улсын Баруун аймгаас дэлгүүн болдгоос битүү мод худалдаж авнаа гэдэл зорж ирээд авдаг шүү дээ. Битүү мод одоо эн чинь ийм 2 салаа мод байгаад ингээд урах явцдаа ингээд нэг болоод тэгээд ингэж битүүр төр энерги маш их хоригдлуулж битүү болсон. Одоо тэгэхээр энэ бол энерги шингэсэн мод байгаа. Гараас гарсан байдал нь одоо. Тэгээ манай нөхөр нөө хөвсгөл зугаалж аваад ийм цай байд юм байна. Тэрний үндсэн дээр ерөнхийдөө санаа аваад ийм цайг бид одоо 2 3 дахь жилээ хийж байгаа. Тэгээ гаднаас ирсэн аялал жуулчлалынхан болохоор нутгийн брэнд юу вэ гэхэд манай цайг бол орсон хүн болгон аваад гардаг л. Аав ээж маань бидний багада энэ эмийн ургамтыг одоо ингэж төвдгийг бид нь одоо хүний биедээс сайн талаас нь гэж бидэрт бас хэлж өгдөг байсан. Дээр үед чи эм хэрэгэлдэггүй байсан үед ургамлаа хэрэгэлдэг байсан. Би бас ургамлыг яаж түүх вэ? Тэрийг одоо яаж стандартын дагуу яаж хатаах вэ? Бүтээгдэхүүнээ яаж хийх тухай бас зааж зөвлөж өгдөг. Ургамлыг үнсээр нь тасалдахгүй дандаа ер нь хайж барьж явдаг. Тэгээд дахиад дараа жил ургах учраас мөлхөж төвдөг байгаа. Ногоо тоосоо өвсний дараа ерөнхийдөө түүж бэлддэг. Тэгээд ерөнхийдөө одоо цагааны болон энэ тэнгээр л явж төвөндөө. Сумдаа нөгөө нутгийн брэнд бүтээгдэхүүний дэлгүүртэй болъё гэж ер нь бол зорьсон байгаа. Тэгээд энэ аялал жуулчлалын ороод гарахад манахаас ерөнхийдөө бүх юм аваад гардаг. Тийм л байхаар ерөнхийдөө төлөвлөөд 10 сая төгрөгийн зээл аваад тэрнгээр байшингаа барья гэдээ ер нь ботцсон л байгаа л да. Тэгээ ерөнхийдөө би тоног төхөөрөмж юмаа судлаад байж байгаа. За номисртаа нөгөө жүжиглээд нүд амаа яагаад инээж минийгээд одоо энэ их чинь нэг ийм байгалаа исаар унтсан гэд ийм өнгө муутай байна. Энийг сайхан өнгөлөөд ингээд л сайхан лагчхад ингээд энэ шиг одоо ингээд ийм гоё өнгөлөг болно гэсэн.